сар дахлын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөлөл бол асар их юм аа. Асар их юм. Тийм болохоор маш олон аж ахуйн нэгжүүд дампуурч, маш олон монгол хүмүүс ажилтгүй болж байна. Маш олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа цомгдох чинь тий. Цаатаас үүдэлтэй энэ үйл явдал сүүлийн 2 жил бол одоо маш одоо өндөр авлаа. Энийг нь бодитоор одоо ингээд статистикийн одоо хороо тоолоод одоо бодит тоон дээр толгуурлагдсан одоо эдийн засгаас сэргээх багц бодлогуудыг хэрэгжүүлэх цагаад нь бол манай баялаг бүтээгч дэмжих холбоо энэ дээр ороод хамтраад ажиллая гэдгээс албан ёсоор илэрхийллээ. Статистикийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан байдаг. За энэ маань одоо тооллого гэхээсээ илүү бол Монгол улсын эдийн засгийн одоо бүрэн судлаа гэж хэлж болох юм. За энэ дээр ямар зүйлийг оруулах вэ гэхээр одоо аж ахуйн нэгжүүдийн санхүү эдийн засгийн байдал нь ямар байна? Хүний нөөцийн одоо олдоц хүрэлцээ ямар байна? За дээрэс нь төрөөс үзүүлж байгаа одоо дэмжлэг болон төрөөс үзүүлж байгаа одоо дарамт шахалт буюу одоо зөвшөөрөл, гэрээ, шаардлагууд одоо салбаруудад хэрхэн өрнөж ийн гэд энэ бүх асуудлуудыг аавна. За дээрэс нэмээд цар тахлын үеийн одоо аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг илүү бодитоор гаргаж ирээд за энийг бол одоо цаашаа бид нэр тухайн салбарын одоо бодлого боловсруулагчдад мэдээлэл хүргэх зорилготой ийм одоо иж бүрэн судалгаа гаргадаг. За бидний тооцоолоор бол одоо 2021 оны 2 дугаар улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 215 мянган орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. За эдгээрийн 90 гаруй мянган нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр бид нар энэ 215 мянган аж ахуйн нэгжээ бүгдийг нь одоо энэ тоолгод хамруулахыг зорж байгаа.